Сайн бацхан үзэгчдээ нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Манай улсын нэр хүнд олон улсад сэргэж эхэллээ. За хөгжлийн банкны 580 сая долларын евро бондын зээлийг хугацаанд төлөх нөхцөл бүрдсэн байна. Тодорхойлбол хөгжлийн банкны 580 сая долларын бондыг олон улсын зах зээлд хуралдай нэртэй бондоор солих хилцэл амжилттай болсон байна. 580 сая долларын бондыг авсан байсан хөрөнгө оруулагчдын хувьд нийтдээ 82% нь шинэ засгийн газрын бондоор солиход татгалзсан байлгүй гэдгийг мэдэгдээд энэ арилжаага хийгдсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн бондын хувьд 8.1 дунджаар 8.5% хүүтэй байгаа гэдэг нь өнөөдрийн эдийн засаг дотоод гадаад орчиндөө суларчсан байгаа үед бол сайн үзүүлэлт. Нэр хүнд өссөн гэдэг юу гэж ойлгох вэхээр ерөөсөө эрсдлийн түвшин буурсан байна тийм ээ. Гадны хөрөнгө оруулагч нар одоо бидэнд итгэж эхэлсэн л гэдэг тохио. Эхний хэсэгтээ бид ер нь 580 сая долларын бондыг хизээ хэрхэн гаргаж байсан мэдээллийг хүргэх гэж байна. Манай улс олон улсын зах зээлд босгосон анхны арилжааны бонд нь 580 сая долларын евро бонд байсан юм. За ядуу буурай орноос хөгжиж байгаа улс орны хэмжээнд хүрч нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3,000 доллараас давсан учраас хандивлагч орнуудаас тусламж гуйхгүй болсон гэж ойлгож болох юм. За 2012 онд засгийн газрын баталгаатаагаар босгосон анхны арилжааны евро бонд нь манай улсын эдийн засаг өсөлттэй. За гадаадын хөрөнгө оруулалт хамгийн их хэмжээнд хүрсэн. За зээлжих зэрэглэл өндөр байсан үед олгогдсон гэсэн үг юм. За дээрх зээлийг Батуулдын засгийн газрын үед авсан. Гэхдээ евробондын их усүрээс зээл олгох ажил 2013 онд буюу Алтан үеийн засгийн газрын үед эхэлсэн гэдгийг албаныхан хэлж байгаа юм. За тухайн ондоо бондын санхүүжилтээс 50 төсөлд хөрөнгө оруулсан байна. Арилжааны банкар дамжин олгосон зээлүүдийг харуул арьс шир боловсруулах үйлдвэр, газар тариалангийн салбар, мах хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрлэл дийлэнхэн зарцуулагдсан байна. Эдгээр зээлийн эргэн төлөлт энэ сарын сүүлээс эхлэх юм байна. Мэдээж бол зарим улс төрчид гэдэг юм тухайн одоо ажлыг хариуцчихсан хүмүүс бол мэдээж хамгийн сайнаар л тайлбарлана. Бид маш зөв юм хийсэн ч гэдэг юм уу тийм ээ. Гэтэл бод байдал дээр тийм байгаагүй. Үнэхээр одоо хөгжлийн банкны бонд, Чингис бондын тодорхой хэсэг нь тийм ээ. Улс төрчдийн бас тоглоом гэдэг юм уу болоод дууссан. За тэр нь ч одоо жишээлбэл зарим үнэтэй холбоотой улс төрч жишээлбэл бас авилгын хийгээр ингэж хоронд орж ин тийм ээ. Бондын эргэн төлөлт хийгдэж чадахгүй байна гэдэг нь бол бондыг зөв зарцуулаагүй гэдгийг тайлбарлаж байгаа хамгийн энгийн жишээ. Тэгэхээр альва хүн зээл аваад түүнийг зөв зүйлд зарцуулж эргүүлж төлөх чадвартай байх ёстой гэдэг. Тэгэхээр бол Монгол улсын хувьд засгийн газрын төвшөнд энэ зүйлээ хийж чадаагүй. Тэгээд араас нь үргэлжлүүлж бонд гаргаад бахан бүтээн байгуулалт болон сул чөлөөтэй бусад төсөл хөтөлбөр концесс тийм ээ төсвийн гадуур болон төсвийн дотор хөрөнгө оруулалтууд руу зарцуулчихж байгаа. Энэ нэргээд өнөөдөр Монгол улсын хувьд үр ашигтай байдал бий болгож чадаагүй. Төрийн үйлчилгээнийхээ хувьд ч гэсэн тэр мөнгнүүдийн зарцуулалтын хувьд ч гэсэн эргээд харахад бол хэрвээ энэ их хэмжээний мөнгийг бид маш үр ашигтай зүйлд зарцуулж чадсан байвал хоёр дахь хувилбар нь чадсан бол Монгол улсын эдийн засаг өнөөдөр ийм байдалтай байх байсан уу юу гэсэн асуудал үүсчих. Евро бонд, Чингис бонд, Самура бонд, Dim Sam бонд гэж сүүлд нь гаргасан хамгийн сүүлд гаргасан 11% хүүтэй бондууд гээд бид нар бол асар олон бондтой болсон. За хамгийн анх гаргасан том бондоор л бүх зүйлийг төсөөлөд байгаа болохоос. Тэгэхээр энэгээр дамжаад эдийн засаг руу маш их хэмжээний мөнгө гарсан. Энэ мөнгнүүд өөрөө үр ашигтай байж чадсан бол Монголын эдийн засаг өнөөдөр юм байх боломжгүй гэж би хувьдаа харж. Евробондыг төлөх хугацаа ойртсон ч Монголын эдийн засаг хүндэрч гадаадын хөрөнгө оруулалт татран төгрийн ханш ихээхэн унснаа гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол улс энэхүү бондоо төлж чадах хэсэг талаар эргэлзээ төрүүлж улмаар олон улсын рейтинг тогтоогч байгууллагууд бол 2016 оны сүүлийн хагаст Монгол улсын зээлжих зэрэглэлийг удаа бууруулсан байдаг. За Монгол улсын засгийн газар хөгжлийн банкны 580 сая Америк долларын евробондыг засгийн газрын хуралдаа бондоор солих саналыг евробондын эзэмшигчдэд тавьсан. За өнгөрсөн 7 хоногт нийт евробондын эзэмшигчдийн 82.7% нь энэхүү саналыг хүлээж авснаар хилцэл амжилттай болсон байна. За 7 жилийн хугацаатай 875% хүүтэй 476 сая Америк долларын хуралдаа бондоор дээрх хэмжээний одоо хөгжлийн банкны бондыг сольж байгаа гэсэн үг юм. 580 сая долларын бонд авсан хүмүүсээс за 125 сая доллар авсан бонд 125 сая долларын бонд эзэмшигчд нь өөрийнхөө бондыг бэлэн мөнгө хэлбэрээр аваад за үлдэж байгаа хэсэг нь болохоор засгийн газрын урт хугацаатай бондоор сольж авсан байна. 82% асуудлыг бол илүү урт хугацаанд хүлээх, засгийн газрын дунд хугацааны хэтийн төлөв өөдрөг байна гэж харсан учраас өөрөөр хэлбэл 7 жилийн хугацаанд дараа засгийн газар мөнгө төлөх бололцоотой гэж үзсэн учраас энэ хүмүүс өөрийнхөө бондыг урт хугацаатай бондоор солих шийдвэрээ гаргасан гэж ойлгож байна.
Бондыг бол үндсэндээ Аз, Европ, Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулагчид бид нар уулзсан. За хуучин евро бонд бол Америк нэгдсэн улс оролцоогүй зөвхөн Азийн болон Европын хөрөнгө оруулагчид оролцсон байсан бол одоогоор шинэ гаргасан саяын арилжаанд оролцогчдын 70% нь Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулагчид байсан. За хоёрдугаарт нь Монгол улсын засгийн газрын гаргаж байгаа энэ үнд цаасанд оруулж байгаа хөрөнгө оруулагчдын суурь үүсэл өөрчлөгдсөн. За хуучин бол илүү богино хугацаанд аваад за түүнийг арилжаалах, зас тэр хэмжээгээрээс ашиглах сонирхолтой сангууд их байсан бол одоо бол илүү урт хугацаанд доктортой эзэмшээд за хугацаа дууссан мөнгө төлөх сонирхолтой сангууд илүү төлхөө орж ирсэн. Энэ хэмжээгээр манай улсын зах зээл дээр орж ирэх гадны томоохон хөрөнгө оруулагчид илүү урт хугацаагаар хөрөнгө оруулах сонирхолтой санхүүгийн байгууллагууд сонирхол нь идэвхж байна гэж харагдж болж байна. Бид нар 2 бие хасах зэрэгэлтэй байхад бид нар 10 орчим хувиар хамгийн сүүлд засгийн газрын бонд гаргасан байсан. За түүнээс хойш Монгол улсын зээлж зэрэгэл 4 дараалан буураад одоо бол ямар байдалтай байгааг та бүхэн мэдж байгаа. Өнөөгийн байгаа зээлж зэрэглэлийн нөхцөлд за манайх гаргаж байгаа энэ уртаг зардал бол манай Монгол улсынхаа хувьд хамгийн уртаг зардал багтай. Хоёрдугаарт Монгол улс өөрөө болон Монгол улсын аж ахуй нэгжүүд олуулсан санхүүгийн зах зээл дээр гаргах тэр гарц нь бол илүү нээлттэй байхаар гаргасан шийдвэр нь бол том зургаараа манай эдийн засгт хамгийн уртаг багтай хамгийн эерэг шийдвэр нь болсон гэж бид нар харж байгаа. 124 сая $1 дээр 3.3 одоо тэрбум доллар буюу 30 дахин их захиалга ирсэн байна гэж байна. За энэ бол мэдээж 3.3 тэрбум долларын зээл авна гэсэн үг биш. Энэ юу гэсэн өгөхөр ерөөсөө гадаадын зах зээл дээр Монгол улсын нэр хүнд өссөн байна. Нэр хүнд өссөн гэдэг юу гэж ойлгох вөхөр ерөөсөө эрсдлийн түвшин буурсан байна тийм ээ. Гадны хөрөнгө оруулагч нар одоо бидэнд итгэж эхэлсэн л гэдэг тохио. Хэрвээ дахиад яг ийм үүнээс болж одоо итгэжсэн бэхээр ерөөсөө валютын сангийн хөтөлбөр байна. Миний харж байгаагаар гол одоо ерөөсөө гадаадын хөрөнгө оруулагчдын сэтгхүүд өөрчлөлт оруулсан зүйл бол хүчин зүйл бол одоо валютын сангийн хөтөлбөр. За хуучин бол одоо төсвийн сахилга батгүй тийм ээ. Төсвийн бол мөнгөний буруу бодлого хэрэгжүүлдэг улс гэж харагдаж ирсэн бол одоо ингээ валютын сангийн хөтөлбөрт орсноороо төсвийн сахилга баттай тийм ээ. Мөнгөний болон төсвийн одоо сахилга баттай бодлогын зөв явдаг. Ийм улс учраас одоо болно байх гэсэн одоо итгэл байгаа учраас л гадны хөрөнгө оруулагч итгэж хөрөнгө оруулсан гэж харж байгаа. 124 сая долларын бондыг 7 жилийн хугацаатай за 7.6 орчим хувийн хүүтэй гаргаж байгаа юм байна. Монгол улс ийхүү олон улсын зах зээлд өрөө дарах таатай боломж амар олдоогүй. За эдийн засаг хүндэрсэн өмнөх одоо засгийн газрын үед 10.8% хүүтэй гаргасан бондтой харьцуулахад бол хүүн бага. За гэхдээ Чингис бондын хүүтэй харьцуулахад бол өндөр байгаа. За Чингис бондын хүү бол ойролцоогоор 4.1% хүүтэй байсан. Гэхдээ энэ үед Монгол улсын одоо нийт өрийн хэмжээ бол дотоодын нийт бүтээгдэхүүний 28%-тай тэнцүү байсан. За тэгвэл одоо өрийн хэмжээ бол 100% одоо давчгаад байгаа гэдгийг албаныхан хэлж байгаамаа. Тэрнээс хойш бид нар хятадын зах зээл дэм сам нэртэй юанаар илэрхийлэгдсэн бонд гаргасан. За тэрний дараа Самура бонд гаргасан. За тэрний дараа олон улсын зах зээл дээрээс Швейцараас зээл авсан. Хамгийн сүүлд сайхан бэлгийн засгийн газар 4 сарын 8-нд 16 оны 4 сарын 8-нд олон улсын зах зээл дээр сүүлчийн бондоо гаргасан. Тэгэхээр эдгээр бондуудын хүүгийн хувьд бол ерөөхдөө сүүл рүүгээ тухайн өмнөх засгийн газрын сүүлийн жилүүдэд бол манай рейтинг буурсан. Дэлхийн зах зээл дээрх нэр хүнд буурсан. Чингис бондын өгөөч ч гэсэн 16 оны 1 сард 10%-аас давж эхэлсэн. Тэгэхээр Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал бол 13 оноос хойш шууд суларсантай холбоотойгоор Монгол улсын дэлхийн зах зээл дээрх нэр хүнд буурсан. Тэгэхээр бондуудын хүү өсч эхэлсэн. Тэрийг нэг удаа аргалсан нь бол Самура бонд гаргасан. Яг тэгэхээр Самура бондыг бол Япон улстай хамтарсан байдлаар янаар илэрхийлэгдсэн. Япон улсын нэр хүнд бүхий байгууллагын баталгаатай гаргасан учраас бид харьцангуй бага хүүтэй гаргаж чадсан. Гэсэн хэдий боловч зардлын хувьд гэрээгээ буруу хийснээс болоод ч юм уу урьдчилсан нийт санхүүжилтийн зардалтай нийт бондын орж ирэх мөнгө урсгалын бараг 5.1%-ийг нь төлсөн байдаг. Тэгэхээр 30 тэрбум yen орж ирэх байсан бол 24.1 тэрбум yen Монгол улсын сангийн яамд орж ирсэн байдаг санагдана. Уг нь бол хүү их багтай 1.62 52 орчим дээр гаргасан юм бонд байсан. Тэгэхээр бидний хувьд ер нь сүүлийн 3-4 жилд Монгол улсын зээлжих зэрэгэлд 3-4 удаа жил бүр буулгаж ирсэн. Буурсаар ирсэн. Энэ хамгийн сүүлд бол сая 11 сард Монгол улсын зээлжих зэрэглэлийг мөдөө агентлаг дараалан бууруулсан. Банкуудынхыг мөн бууруулсан.
Тэгэхээр өнөөдрийн бондын хувьд 8.1 дунджаар 8.5% хүүтэй байгаа гэдэг нь нэгдүгээрт. Хоёрдугаарт анх санал болгосон хүүгээсээ харьцангуй бага өгөөж тогтож байгаа гэдэг нь бол Монгол улсын хувьд бол өнөөдрийн эдийн засаг дотоод гадаад орчиндөө суларчсан байгаа үед бол сайн үзүүлэлт. Яг тэгэхээр түрүү хэлсэн өмнөх жилд нэг жилийн өмнө сайхан бэлгийн засгийн газрын гаргасан бонд 1875% хүүтэй яг зарагдахдаа 1877 болж нэрлэлсэн хүүгээсээ өндөр бодит өгөөжтэй тогтож ирсэн. Эннээс даруй 3 пунктээр буюу 3 бүхлээр доогуур ийм зах зээлийн хүү тогтож байгаа нь бол бидний хувьд өнөөдөртөө сайн үзүүлэлт. Зөв валютын сан бол танаа банкны систем чинь болохгүй байна тийм ээ. Тийм учраас бид энэ дээр чинь маш том хэмжээний иж бүрэн хөндлөнгийн шалгалт оруулнаа. Шалгалтынхаа үр дүнд одоо тодорхой хэмжээний реформ, шинжилэл тийм ээ. Бүтцийн өөрчлөлт гэж яриад байгаа шүү дээ. Бүтцийн өөрчлөлт хийнэ. Тэгэхээр энэ бол бас Монголын одоо санхүүгийн зах зээл бас нэг шинэ тоглогч тийм ээ. Шинэ орон зай бас гарч ирэхийг илтгэж байгаа. Ер нь бол хөрөнгийн зах зээл гэдэг маань тухайн улсынхаа одоо гол нүүр царай болдог. Ягаад тэгэхээр хөрөнгө оруулагч нар тухайн улсын хэр эрсдэлтэй тийм ээ, хэр найдвартай зээлдэгчдгийг тодорхойлдог учраас манай банкны систем өөрөө буруу яваад ирсэн учраас иргэдэд буруу мэдээлэл өгсөн. Бид нар таны мөнгийг өндөр үнээр одоо хүүгээр хадгалж байгаа. Та нарт ашигтай гэх тийм ээ. Жилийн 10%, 15%. За сүүлийн үед банкуч хэл 18, 19% хүү амлаж байна. Хадгаламжинд. Энэ хадгаламж яадаг вэ гэхээр аж ахуй нэгжид нэг зээл болж очиж байгаа тийм ээ. Мэдээж 19-өөс өндөр хэмжээтэй. Тийм учраас одоо ингээд Монгол зээлийн хүү буурахгүй жилийн 24-өөс 36. За Монгол банкны тайлан гарахаар хамгийн ихтэй 48% зээл олгогдож байгаа. Тэгэхээр энэ зээл яах вэ? Нөгөө аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүндээ шингээж байгаа байхгүй юу? Сангийн сайд Чойжо сүрэн хэвлэл сайтад өгсөн ярилцлагаанд бид намаа бус улс эх орноо нэгдүгээрт бодсон шийдвэр гаргасан. Улсаа нэгдүгээрт бодоод намаа хоёрдугаар тавьсан. За улс авахгүй бол намын хэрэг бий билүү. Тийм учраас улсыг хэрхшгийг бол нэгдүгээр тавихаас өөр арга байгаагүй гэдгийг бол онцлог хэлсэн байна. За өөрөөр хэлбэл олон улсын зах зээлд босгосон хуралтай бонд нь Монгол улс олон улсын валютын сантай хамтран ажиллах нь. За цаашид энэ улсад хөрөнгө оруулах боломж байгаа юм байна гэсэн итгэлийг гадны хөрөнгө оруулагчдад өгсөн гэсэн үг юм а. За өрөө хугацаанд төлчлөө гэд олон улсын валютын сангийн хөтөлбөрөөс улс төржин татгалзаж одоо болохгүй. Тэгвэл бид одоо байгаагаас илүү хүнд нөхцөлтэй нүүр тулна гэдгийг эдийн засаг шинжээчид сануулж байгаа юм а. Олон улсын валютын сангийн санхүүжилтийн өргөдөгсөн хөтөлбөрт хамрагдсанаар хандивлагч орнуудаас зээл авах боломж нэгдэж байна. За хөгжлийн банкар дамжих зээлийг хинд ямар шалгуураар өгөх нь тодорхой болж байна. За өөрөөр хэлбэл хөгжлийн банкны тухай хууль эх сараас мөрдөгдөж эхэлнэ. Ингэснээр үр ашиг багтаа төслүүдэд хөрөнгө оруулахгүй хөгжлийн банк цэвэр одоо арилжааны зээлийг олгож эхлэх юм а. Хизээч ямар ч улс бондоор мөнгө босгочоод зам одоо жишээлбэл замын одоо бордуур гэдэг юм уу тийм ээ. Уулзуур застдаггүй. Ягаад тэгэхээр тэр нь буцаагаад бондо төлөх одоо их усүр болж чаддгүй учраас тэр зүйлийг бол улсын төсвийнхаа хөрөнгөөр хийж болно тийм ээ. Одоо улсын төсвийнхаа зарлага тусгаад тэр түүнийг бол улсын төсвөр санхүүжүүлэлт хизээж одоо ялангуяа зах зээлийн өндөр хүүтэй тийм ээ жилийн одоо 8-аас 9, 10% хүүтэй зээлэр одоо уулзуур гэдэг юм уу замын одоо хажуугийн одоо хашлах застдаггүй. Гол нь бид ийм зүйл хийсэн үнээсээ болоод ингээ иргэн төлөлт нь бас муу харагдаад байна л да. Тэгэхээр энэ бол бидэнд сургамж болоод дараагийнхаа гадаад зээлийг за дотоод зээлч мөн ялгаа байхгүй. За том дүнгээр харах юм бол ерөөсөө улсын төсвийн зарлага хариуцлагатай болох ёстой, үр ашигтай болох ёстой, нээлттэй одоо олон нийтэд тэр хараа хяналт тавьдаг механизм л одоо нээлттэй байх ёстой гэсэн шаардлага харагдаж байна. Ерөөсөө засгийн газар өөрөө эдийн засгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс аль болох татгалзах ёстой. Засгийн газар бонд гаргаад засгийн газар өөрөө компани байгуулад засгийн газар эдийн засгийг хөгжүүлнэ гэж бол байхгүй. Засгийн газар өөрийнхөө гүйцэтгэх ёстой тэр бодлогын дэмжлэг эрхцээ орчныг сайжруулах асуудал өөрсдөө тэр төсвийн сахилга бат хариуцлагатай байдлаар сайжруулах ёстой. Нөгөө талд нь бизнесийн орчныг л дэмжих ёстой. Харин засгийн газар хувийн хвшлийг хийж чадахгүй тэр томоохон төслүүдийг хөдөлгөхтэй холбоотой дэд бүтц төмөр замын асуудлуудаа бол шийдэх нь зөв байх. Тэрээс бүх салбар руу бүх төвшин рүү орсон тэр төсөл хөтөлбөрүүдэд аль болох хумгах хэрэгтэй гэж миний хувьд ойлгож байгаа. Тэгээд тэрийг нь бол хувийн хвшлүүдийг өөрснөө хийх боломж бололцоогоор нь л хангаж өгөх ёстой болов. Тэгэхгүйгээр ерөөсөө засгийн газар сая ялангуяа өнгөрсөн 4 жил бүх зүйлийг засгийн газар өөрөө хийж эхэллээ. Эсвэл бүх зүйлийг засгийн газрын шийдвэрийн дагуу хийж эхэлсний улмаас эдийн засаг дахь төрийн оролцоо асар их хэмжээтэй болсон.
Бүх бизнесүүд төрөөс хамааралтай болсон, хэд хамааралтай болсны улмаас эдийн засаг өөрөө гажуудсан байдалтай болчихлоо гэж би өвдө харж байна. Төслүүд бол том жижиг янз бүр хэмжээтэй байгаа. Гэхдээ бол том төслүүдэд дагаад Монгол улсын бусад дунд улаан жижиг хэмжээтэй төслүүдэд дагаад хэрэгж болцоотой. Тэгэхээр бол эрчим хүчний дэд үтсийн болохоор эргээд орлого олох болцоотой төмөр зам ч юм уу тийм ээ. Эсвэл автозамын өөрөлдөл нүүрсний уурхад агсан заавал нүүрсгөл уурхад агсан автозам дэд үтсийн төслүүд бол нэлээд дэлгүү явах бах. За дээрэс нь бол түрүүний хэлсэн эрчим хүчний төслүүд, хөдөө аж ахуйн төслүүд, уулуурхайн төслүүд бол манай тэргүүн ээлжинд санхүүжилт төслүүдийн жагсаалтанд орж байгаа. Манай хөгжлийн банк өөр эрхлээд дагаад өөрөх биш. Гадны хөрөнгө оруулагч, гадны санхүүгийн байгууллагатай хамтарсан байдлаар оролцож энэ зээлийнхаа ашиглалт, эргэн төлөлтийн эрсдлийг хамтран үүрлэх байдлаар явбал илүү оновчтой байна гэдэгт бол шийдэл төрсөн. Хөгжлийн банкны хуулийн шинжилсэн найруулга гарчсан энэ заалт агуулгаар орсон байгаа. Тэгэхээр бол нэгдүгээрт бол бид нар хамтын санхүүжилтийг бол энэ хоёрдугаарт төслүүдийн 60-аас доош хувийн нөр экспорт буюу гаднаас валютын орлого олох болцоо төслүүд рүү чиглэсэн байхаар оруулсан байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар дунд хугацаанд дахиад шинээр хэрэгжүүлэх төслүүд мөн өөрөө нэгдүгээрт орлоготой байх хэвээр, их усурт гаднаас валютын орлого олдог байх хэвээр, өөрийгөө төлөх чадвартай байх хэвээр. Дараад нь энэ төслүүд нь өөрөө бас олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босох болцоотой тийм төслүүд байх хэвээр гэж бид нар харж байгаа. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжснээр бид төсвийн сахилга баттай болно. За олж байгаа хитэн төгрөгөө дур мэдэн хэрэгтэй хэрэггүй зүйлд зарцуулж өөр үүсдэг эмх замраагүй байдал арилна. За бидэнд үүнээс өөр зөв гарц шийдэл одоо байхгүй. Урт хугацаанд манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжрах гарц нь олон улсын валютын сан болоод байгаа. За ингэснээр 2018 онд одоо хугацаа дуусах Чингис бондын төлбөрийг бол харьцангуй бага зардалтайгаар шийдвэрлэх боломж бий болно. Эдгээр эерэг өөрчлөлтийн дүнд цаашид эдийн засаг сэргэж бизнес орчин тогтворжих, дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн ажлын байр бий болгосноор эдийн засгийн өсөлтч сайжирна гэсэн өөдрөг зур зураг одоо байгаа гэдэгтээ эдийн засагчид санал нэг байгаамаа. Үзэгч та бүхэнд нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаар хүрлээ. За энэ удаа бид манай улс 580 сая долларын евро бондыг хугацаанд төлөх таатай боломж бүрдсэн гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэлээ бэлтгэн өргөлөө. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.